Монгол орныхоо 100 хүнэт хязгаарт орших Сүхбаатар аймгийн баруун урт хот. Хайластын үднээс адгийн шамдны ходог хүртэлэг зүүнээс баруун тис сунгасан 5407.4 га газар нутагтай. Хэмжээнийхөө хувьд Сүхбаатар аймгийнхаа хамгийн бага газар нутагтай сум. Харин хүн амын хувьд аймгийнхаа нийт хүн амын 3.1 буюу 7017 өргийн 24,000 гаруй хүн байнга орьсон суудаг. Өнгөрсөн одоо ирээдүйд ч үйлдвэрлэл худалдаа 8, бизнес өргөжинд хэлсэн хүн амын байнгын өсөлттэй залуусын хот гэсэн мөнхийн тодтолтой. Хамгийн олон одоо санал иргэдээс гарсан нийгэмд шаардлагатай байгаа асуудлуудаа иргэнийхэн дагуу шийдвэрлэж ирсэн байгаа. Энд бүх зүйл өөрчлөгдөж байна. Баруун уртчууд иргэнийхээ саналаар иргэдийнхэн оролцоотойгоор их бүтээн байгууллагуудыг хийсээр байна. 20 жилийн өмнө энд бүх юм өөр байсан. Үйлдвэрийн янд нь тогтсон цагтаан дуурч өглөө ороод бөөнөрөө явах ажилчдын цуваа. Тоотой цөөхөн байшингууд нь жижиг тосгоны амьдралыг санагдуулав. Харин одоо олон зүйл өөрчлөгдөж, өнөөхөн жижиг тосгоныг илэрхийлэхээр цөөн байшин, орчин үеийн сүрлэг байшин барилгын сүрэнд жирж иржээ. Машиныхан олон километр үргэлжлэх сүлжилсэн зам нь нүсэр хотыг санагдуулав. Одоо энэ хүчит техникүүд зогсолтгүй ажиллаж, их бүтээн байгууллагууд энэ тэнд өрөлсөн эмэл төр зураг харагдаж байна. Тийм ээ, энд бүх зүйл өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхтөө эрг сайнаар өөрчлөгдөж байна. Бид бусдаас олон зүйлээр ялгардаг. Бидэнд анхны гих олон бахархал бий. Энэ удаа баруун уртчууд иргэдийнхэн саналаар, иргэдийнхэн оролцоотойгоор их бүтээн байгууллагуудыг хийсээр байна. Иргэн тодорхой үе нөхөр ингэж байж байгаа. Тэгээд сая намар бас дахиад манай баруун уртд 24 ширхэг тийм жив туслын багц олгогдсон иргэд манаас оролцоод одоо ингэж авсан. За 2023 онд бол манай баруун урт сумын одоо төсөвтөл нийтдээ 1.5 тэрбум төгрөгөөр одоо орон нутгийн хөгжлөсөнгийнхаа хөрөнгө оруулалтыг шийдвэрлсэн байгаа. За баруун урт сумаас өөр хэрэгжүүлж байгаа нэг ажил нь бол нархас хувьдал байгаа. За нархас хувьдал маань бол 2-5 насны өвчлөмтгийн хүүхдүүдийг бол хамруулж байгаа. За уг сувлал дээр бол эрүүл хоолтоос гадна барай засалч нар бол эмчилгээ сувилгаагүй хийж байгаа. За нийт эмчилгээнд 150 хүүхдийг хамруулна. За ер нь бидний 20-с 24 оны хөтөлбөр дээр л хүний хөгжлийн талаар бас нэлээд ажлуудыг тусгаж төлөвлөсөн байгаа. Баруун урт сумын засаг даргын дамгын газар нь 2023 онд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн доктортой байдлыг хангах, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг захимжуулан, иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллалаа. Боловсрол соёлын чиглэлээр баруун урт сумын сургуулийн өмнөх боловсролын хамраг далц 83.5%, 6 наснуудын хамрын сургалт 99.1% байна. Энэ 2023 оны үед бол энэ сэтгэл зүйн зөвлөгөөг төвийг байгуулах дээр бол гол анхаарч ажилласан. Тэгээд манай одоо баруун урт сумын дээр өөрийн тамгын газар дээр энэ сэтгэл зүйн төвийг байгуулж ажиллаж байна. Сэтгэл мэргэжлийн сэтгэл зүйчнийг ажиллуулж байгаа. Ерөнхийдөө сэтгэл зүйн төв маань яагаад байгуулагдсан бэ гэхлээр баруун урт сумын хамтарсан багийн хагас жилийн мэдээгээр гэрүүлэн хүчирхийллийн 76 кейс гарсан. Энэ бол аюул өндөр үзүүлэлт. За жирийн иргэд манай сэтгэл зүйн төвд яаж хандах вэ те гэхлээр баруун урт сумынхаа хамтарсан багт одоо засаг дарга нартайгаа холбогдоод за шууд эсвэл шууд манай төвөр дамжуулаад за шууд манай төврөө холбогдоод сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авах боломжтой. Манайх ч одоо 2 өрхийн эмнэлэгтэй болсон шүү дээ тийм ээ. 2 өрхийн эмнэлэгтэй үйл ажиллагаа явуулж байна. 2 өрхийн эмнэлэг маань бол ер нь бол гол асуудал нь байрны асуудал байдаг. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор энхлэн ажилтан, инрэлт ажилтан өрхийн эрүүл мэндийн төвөдтэй хамтран ажиллаж, жил бүр тоног төхөөрөмжийг сайжруулан ажиллаж байгаа. Боловсролын салбарт 336 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Баруун урт сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн өмнөх боловсролын 11 байгууллагын сургалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангаас 267 компьютерийг багшийн сургалтын үйл ажиллагаа, тасралтгүй хөгжилд зориулан 30% санхүүжилт буюу 211 сая төгрөг, мөн сургалтын орчин сайжруулах 124.5 сая төгрөг, нийт 336 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ. Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжүүлэх, дэмжих, идэвхжүүлэх,
тэдний үзэл бодлыг сонсож багт хийгдэх шаардлагатай ажлуудын талаар харилцан ярилцах, төрийн үйлчилгээний мэдээллээр хангах зорилгоор 3 дугаар баг оролцоё хамтрыг хөгжүүлээ. 5 дугаар баг дэнжин залуус, 4 6 дугаар баг дэгш оролцоо. 9 дугаар баг хайлаастын залуучууд чуулга уулзалтыг зохион байгуулж 450 залуучуудын дуу хоолойг сонссон. Мөн сумын залуучуудын салбар зөвлөл залуучууд залуу гэр бүлд зориулсан боломж байгаа дээр нь хайр лекцийг сэтгэл зүйч Наранбаатартай хамтран зохион байгуулж 500 залууг хамрууллаа. Мөн насан туршийн боловсрол төвийн дүйцэн хөтөлбөрт суралцж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх асран хамгаалагч нартай бид хамтдаа хэлэлцүүлэг хийж санал хүсэлтийг сонсож тэдэнд тулгамдж буй асуудлын нэг болох 18 сурагчийн үдийн хоол хөтөлбөрт хамруулах асуудлыг шийдвэрлсэн юм а. Хоршоо хөгжүүлэх сангаас 11 иргэнд 380 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. За хүнсгдээ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 361-р тушаал Чоромд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны А243 дугаар тушаалын дагуу хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл ажиллаж сумын тэргүүлэх чиглэлд нийцсэн төслүүдэд санхүүжилт олголоо. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь 1 сарын хугацаанд иргэд аж ахуйн нэгжээс төсөл хүлээн авсан бөгөөд нийт 33 төсөл ирүүлснээс 3 үе шаттайгаар сонгон шалгаруулж 11 төсөлд 380 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. 2 оноос эхлээд бол энэ зохицол байгуулагдсан. За нодлон жилийн хувьд бид хүн бол нэг газарт бол төмс үсийн ногоо тариалж, за энэ жилийн хувьд бол одоо төмс үсийн ногооны талбай дээр төмс үсийн ногоо тариалах сонирхол бүхий иргэдийг бол бас тариулж. Алдгаараа иргэн их хатрын гэдэг аль марга хүсэл төмс үсийн ногоо тариад 5 жилдээ болж байгаа. Тэгээд одоо баруурсан мэдсээ дараа жохоо төгс дараа хүсэл тавьсны дагуу 70 иргэд ингээд бүгдээрээ нийлээд нэг га талаад төмс үсийн ногоо тарьж байгаа. 9 дугаар баг камерын нэгдсэн системд холбогдлоо. Гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд камерчуулалт байршуулах ажил 9 дугаар багт хийгдлээ. 2023 онд Баруурч сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орон нутгийн хөгжлийн цангийн хөрөнгө оруулалтаар Чулуут Биндер компани 15 сая төгрөгийн багамт гэрчлийн ажлыг хийсэн байгаа. А 2023 онд Баруурч сумын нутаг дэвсгэр дээр бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 3 баг дээр тоглоомын талбай хийгдсэн байгаа. За энэ 3 баг маань болохоор 3 дугаар баг болон 1 дугаар багийн талбай дээр бол шинээр бүгдийн тоглоомын талбайд засвар шинжилгээ ажил хийгдсэн. Уртын гэгээ орон нутгийн өмчөд аж ахуйн төрийн үйлчилгээний газар нь Баруурч сумын гэрэл төлхийг хариуцсан ажилтг бөгөөд 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон хандив тусламж бусад хөрөнгө оруулалтаар 5 байрлалд нийт 100 гаруй гудамжны гэрэл төлөг шинээр байршуулахын зэрэгцээ хуучин гэрэл төлхийн засвар үйлчилгээг тогтмолхийн ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд тус сумын гэрэл төлөг 2 дахин нэмэгдэж 2000 гаруй гудамжны гэрэл төлөг 150 орчим цамхагт гэрэл төлөг ажиллаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлээд байна. Гудамж гэдэг шүү дээ тийм. Одоо яг одоо үндсэн манай төв худалдааны гудамжлагч явна шүү дээ. Одоо манай Сүхбаатар худалдааны төвийн хойдлын одоо гудамжийг нийтдээ 800 сая төгрөгийн зураг төсөв гарсан. Тэр яг одоо бол бид хийгдсэн ажил нь явган замд хийгдсэн. Тэр нь бол 399 сая төгрөгөөр зогсоол мөсөөл одоо тэргүй янз юмнууд нь байж байгаа. За эх жилийн төсвүүдээр л бид нар бүр гүйцээгээр зураг төсөв тавьсан. Гүйцэн гэдэг нь бол дахиж одоо бүр төсөв нэ тэрнийг одоо зам нь өөрөө нэлээд хэцүү шттэ нэг зэмхэн зам нэлээд муудсан байгаа. Тэр замаа бүр давхар одоо асфальтаар гучаад. Тэгээд тэр худалдааны гудамжийг бүр зураг төсвийн дагуу иж үнээр нь дуусгах. Зогсоол юмнуудын бүгдийг ингээд дуусгаад хүлээж авахар юм одоо зураг төсвүүд ингээд хийгдээд нийтдээ нэг тэрбум төгрөгийн төсөв эрхчил дээр бол тавьж байгаа гэдэг. За мөн бас хуучны байруудынхаа дээвэр зүрийн ажлыг бас энэ жилийн үед манайх нэлээд гамшигын хөшөнд дээвэр юм хууларсан олон жил болсон байрнуудын дээврээс ус гоождог ийм ажлуудыг бас зохион байгуулж тэгэхээр энэ дээр бол мөн иргэдийн оролцоотой хийж хүсгэсэн байж байгаа. Манай 38 айлын дээвэр байж байна. Мөн 10 айл гэж өгөөд Баруурч сумын 5 дугаар дээр байдаг 10 айлын дээврийг бас дээврийн зүрийн ажил хийж хүсдэглээ. Мөн одоо босон иргэдийн бололцоотойгоор 1-р 10 жилийн нэг байрны дээврийг бас хийж хүсдэгээд ажлууд болон хүлээлгэж өгөх явцдаа байж байна.
Баруун Орос сумын засаг даргын тамгын газар нь 2024 онд ISO 9001 2015 чанарын менежментийн тогтолцооны магадлан аудитаа амжилттай баталгаажууллаа.